хэн болохыг таадаа. Тийм ээ, энэ бол Бодрия. Тэрээр баг бахта багшуулах мөрөөдөлтэй байсан. Их яриасыг дээрээс нь зөрүүд. Түүний өдөр эртэл эхэлж ойл жаргалтай байдаг. Өсвөр үеийнхний амьдралын зах зугаас та бүхэнд мэдрүүлэх гэж Taste of Teen Life-ыг үүсгэн байгуулсан. Бизнес, маркетинг, улс төр сонирхдог. Энэ чиглэлээр Монголдо ирээдүйд том хувь нэмэр оруулахыг хүсдэг нэгэндээ. Харин энэ бол оёо. Тэр багтаа дуугүй хичмхий байсан л гэсэн. Одоо бол тийм ерөөсө харагддаггүй мөө. IT инженер болохоор шийдсэн. Гэхдээ түүнийг нэгэн мэрэгжил зогсоохгүй нэ. Давхар сэтгэл судлаач болохыг хүсдэг. Ирээдүйн зорилго нь их энгийн л дээ. Тэр нь өвөрмөцөөр амьдрах. Өвөрмөц ч юм уу? Тэр өсвөр насныханд зориулсан контент ховор байдгийг анзаараад үеийнхэндээ зориулсан ханцуу шаналн энэ ажилд оржээ. Тэр нэг настайдаа хил дараа тэрнээс хойш нэгч дуугаа олоогүй хүүхэдтэй. Энэ хүүхдийг очиулах гэдэг. Толгой сүүл холбоод хіддэг хүн бичдэг байсан болохоор зохиолч болно гэж боддог байсан ч гэсэндээ сүүлийн үед шинжлэх ухаанд дуртайгаа ухаарад энэ салбарт хүч үзье гэж шийдсэн хүүхэд. Ирээдүйд Монголыг үйлдвэрлэгч орн болгохыг тэр маш их хүсдэг. Амьдралын хөвчлөө өөрчлөөд шинэ зүйл туршиж үзэхээр манай тэнд тэрээр илсжээ. Энэ хин ирснийг хараач. Энэ бол ундрал. Тэр нөхөрсөө хөгжилтэй мөн дээрээс нээлттэй хүүхэд. Мэргэжил нь ерөнхийдөө инженер тал руугаа гэсэн. Тэр физикээс айж залхахдаг байсан бол одоо физикийг өөрөөс нь айж залхахдаг болтол хөдөлмөрлөхөөр шийдсэн. Өсвөр наснаас мэдэрч буй бүх мэдрэмжүүдээ Taste of Teen Life-аар дамжуулан хадгалжуулахын тулд манай багт илсэн нэгэндээ. Тэрний амнаас цөөхөн хитгүү угандаг. Түүний нэрийг Галтмаа гэдэг. Угаасаа ийм олон яриасыг хүндунд тэр байхгүй бол манай тимэст будаа олон нэстэй. Олон улсын харилцаа, бизнес, маркетинг чиглэлээр суралцах нэгэн. Ирээдүйд гадаадын олон орноор аялаж үзэх зорилготой гэсэн шүү. Нэг нууц задлахад Японд маш их дуртай гэсэн. Тэр бичлэгэнд нэх орох дургүйж багаараа хамт байхдаа маш их аз жаргалтай байдаг. Тэрээр өөрийгөө сорж шин зүйлс туршиж үзэхээр манай тэнд илсэн нэгэндээ.